Зуны тэргүүн сарын бэлэгт сайн өдрийн мэндийг хүргье. Өмнө Говь аймгийн болон 3 тис сумын удирдлагууд нутгийн ард иргэд нарийн Сүхбаатарын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл эрхэм хүндэт зочид та бүхнийг хүрэлцэн ирсэнд баярлалаа. Монголын алт МАК компани шинэ суурьшлийн бүс төслийнхөө бүтээн байгуулалтын шавыг тавихаар хөгшөө хайрхныхаа бэлд та бид хуран цуглараад байна. Энэхүү төсөл нь МАК компанийн хувьд ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс гадна 3 тис Өмнө Говь аймаг нарийн Сүхбаатарын бүс нутгийн урт хугацааны хөгжилд бодиттой хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм а. Төслийн хүрээнд нийт 1500 айлын орон сууц, эмнэлэг, цэцэрлэг, спортын төв, үйлчилгээний төв болон ногоон байгууламж, инженерийн дэд бүтцийг цогцоор нь төлөвлөсөн орчин үеийн жишг суурьшлийн бүс байгуулахаар төлөвлөд байна. Шинэ суурьшлийн бүс нь нарийн Сүхбаатарын уурхаан бүсэд ажиллаж буй ажилтнуудын амьдрах орчин, гэр бүлийн тогтвортой байдал, нийгмийн баталгааг сайжруулж, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Мөн 3 тис суманд ажиллаж буй багш, эмч, төрийн албан хаагчдыг дэмжиж, хүн амын төвлөрөл, үйлчилгээний хүртээмж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн дэд бүтцийг сайжруулснаар худалдаа үйлчилгээ, тээвэр, ханган нийлүүлэлт, засар үйлчилгээ зэрэг орон нутгийн бизнесийн эргэлт нэмэгдэж, сумын эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм а. Аливаа томоохон бүтээн байгуулалтад зөвхөн нэг байгууллагын хүчээр хэрэгждэггүй. Төр, хувийн хвшил, орон нутгийн байгууллага, иргэд аж ахуйн нэгжүүдийн ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагаа хамгийн чухал байдаг. Тиймээс энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Өмнө Говь аймаг, 3 тис сумын удирдлага, орон нутгийн иргэд нарийн Сүхбаатарын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоо онцгой чухал юм. Бидний эхлүүлж буй энэхүү бүтээн байгуулалтад нарийн Сүхбаатарын бүлэг ордод хамтран ажиллаж буй бусад аж ахуйн нэгжүүд мөн идэвхтэй оролцож төслийн улам өргөжүүлэн хэрэгжүүлнэ гэдэг итгэлтэй байна. Ингэснээр 3 тис сум зөвхөн уулуурхаан үйл ажиллагааны бүс бус ажиллаж амьдрах таатай орчин бүрдсэн шинэ суурьшлийн төв болон хөгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Ингээд энэхүү бүтээн байгуулалтын ажилд оролцож буй нийт хамт олон түнш байгууллагууд, орон нутгийн удирдлагад иргэд та бүхэндээ талархал илэрхийлэн ажлын амжилтыг хүсэн өрөөё. Баярлалаа.